Бидний тандагаа үзэгчдээ баярлалаа. Нийслэлэгтэж үргэлжилж байна. Бид яг одоо Давкагийн хөгжмийн сургалтын төвөөс та бүгдээ мэдчилж байна. Сайн уу? Сайн байна уу? Танай хамт олон мэндийг хүргэе. За хоёулаа сургалтын төвийнхаа онцлогийг сургалтын төвийнхаа талаар товчхон танилцуулъя тийм ээ үзэгчдээ. За тэгэхээр Давка хөгжмийн сургалтын төв нь одоо энэ жил 2018 онд 8 дахь жилийнхаа үйл ажиллагаа явуулж нийтдээ тасралтгүй 8 жил үйл ажиллагаа явуулсан. Тэгээ яг манай сургалтын төвийн онцлог гэх юм бол анх 2010 оноос хойш Сингапурын Music Institute-ийн 9 сар дотор хүн хэрхэн хөгжим сурах вэ гэдэг концептыг одоо би өөрийнхөө Монгол руу хөрвүүлээд энэ концепт бэлдэж анх хичээлж хийсэн. Одоо яг тэр концептийнхаа дараа хичээл ордог бас их онцлог. Тэгэхээр хүнийг богино хугацаанд яаж хөгжим сургаж болох вэ гэдэг агуулгаараа одоо ингээд манайх сүүлийн 2-3 жил бас өөр хөгжмөлөө энэхүү одоо програм ашиглаж байгаа. Тэгээд одоо энэ жил бол манайх бөмбөр мөн төгөлдөр хуур за хийл гээд шин бас ангиудаа нээсэн байгаа. Бас багш нарын хувьд мэрэгжлийн багш нар байгаа шүү дээ, тийм ээ? Тийм, манайх дээр нийтдээ одоо 8 багш ажиллаж байгаа 4 салбар дээр орон нутгийн салбартай Улаанбаатар хоттой 4 салбартай үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ багш нар бол ерөнхийдөө 2 магистр суралтай багш, за тэгээ 4 бакалавр суралтай багш нар ажиллаж байгаа. Хүүхдүүдийн хувьд ерөнхийдөө хэдээс хэдэн насны хүүхдүүд ирж байна, нас харгалзахгүй байгаа шүү дээ, тийм ээ? Хамгийн бага нь сонирм биш. Манайх дээр хамгийн хөгшнийг бол хамгийн сонирхолтой. Манайх дээр 83 та одоо профессор суралтай багш, мөйсийн багш маань бас гитар сурж идэг. За 70-тай 2-3 хүн байна. За 60 гараад явж байгаа нэг 4-5 хүн байна. За 50-тай хүн айгүй болон. За тэгээд 30-аас одоо 40 насны залуучууд бол амар их. Тэгээ одоо ингээд хичээлийн шинжил 2019-с 2020 оны хичээлийн шинжил эхлэх чинь. Тэгэхээр энэхүү хичээлийн шинжилтэд зориулж манайх яадаг гэхээр хагас жилийн сургалтууд маань студи авч эхэлдэг. Тэр маань болохоор 9 сарын 5-нд эхэлж 15-нд эхэлж байгаа. Гитар зөвхөн тоглоод зогсохгүй төгөлдрөөрөө ч гэсэн давхар тоглож сурсан байгаа. Гитар хөгжим сонирхдаг олон төрлийн найзуудтай болсон. Сургалтанд ашиглагдж байгаа хөгжмийн зэмсгүүдийн талаар хоёлаас танилцуулъя тийм. За тэгэхээр нэг хөгжмөнгөө болохоор очиж болох уу, хөгжмөнгөө болохоор сурж болох уу гэж хүмүүс аюул асуудаг. Мэдээж хөгжмөнгөө болохоор сургаж байгаа түүхтэй. Тэгэхээр манайх юу гаргаж өгдөг вэ гэхээр манайхаас хэрвээ та өөрийн гэсэн хөгжмийн зэмсэг байхгүй юм бол манай сургалтын төвд ирэх юм бол манайхаас сургалтын хөгжмүүдээр хангаад өгчнө. Гэхдээ мэдээж хүмүүс өөрсдийн гэсэн хөгжмөнтэй болоод өөрсдөнд хамгийн хэрэгтэй өөр юм гэж өөр юм дээр сурна гэдэг бас өөр гэдэг учраас ерөнхийдөө гэхдээ эхлээд байхгүй бол бити хөгжим авах гэж яараараа гэж бас зөвлөмөр байна. Манай сургалтын төвд яагаад багш нартайгаа уулзаад өөрийнхөө биед өөрийнхөө одоо гарын урт гэдэг зөндөө одоо юм бас харах хэрэгтэй. Тэгээ багш нар болон зөвлөдөг нь ямар хөгжим яаж авах зүгээр ямар дугуйлттай байх вэ? Тэр бүхний зөвлөгөөг авч бас хөгжмөө сонгоорой гэж зөвлөмөр байна. Хөгжим сонирхогчид та бүхэн тус сургалтын төвд сурахаар шийдсэн бол яг одоо доор гарч байгаа утсаар холбогдох боломжтой. Сургалтын төв нь 4 салбар сургуультай юм а. Нийслэлэгтэж үргэлжилж байна.